Гендерийн үндэсний орооноос гендерийн эрхтгийгч байдлыг хангах тухай хууль үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хуулийн хэрэгжилтийг орон нутгийн дэд хөтөлбөрөөр дэмжих, төрийн албан хаагчдын чадварыг дээшлүүлэх зорилгоор бүсийн сургалт семинаруудыг шат тараатаагаар зохион байгуулсаар байна. Энэ удаад Дархан уул аймагт 112 аймаг харилцан туршлага солилцож байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалтаар олж мэдсэн мэдлэгтэй тулгуурлан аймаг бүр орон нутгатаа нэг ажлыг хэрэгжүүлэхээр даалгавар авчээ. Энэ сарын 4-5-ны өдрүүдэд Завхан аймагт баруун бүсийн аймагуд үндэсний хэмжээнд нэвтрүүлэх сайн туршлагаа шалгаруулсан байна. Тухайлбал Завхан аймаг малчдын залгамж халааг бэлтгэхэд туршлага болох үйс орон нутгийн туршлагатай Ахмад малчдын хүрээнд Ахмад малчны зөвлөх үйлчлэгийг хөгжүүлж байгаа бол Ховд аймаг нүүдэлчин малчдын өрхийн хэрэгцээнд нийцсэн гэр бүлийн янз бүрийн насны эрэгтэй эмэгтэй хүнд ээлтэй орон сууцны шин загварыг туршин хэрэгжүүлж байгаажээ. Харин энэ удаад 112 аймгийг хамруулсан семинар Дархан уул аймагт өнөөдрөөс эхлэж байна. 2 өдөр үргэлжлэх энэхүү семинарт аймагуд гендерийн эрхтгийгч байдлыг хангах сайн туршлагуудаа танилцуулж, харилцан туршлага судалж, шилдэг туршлагаа шалгаруулах юм а. Нэгдүгürt нь орон нутгийн зохион байгуулалт гэдэг тухайн аймгийн албан хаагчдыг чадахжуулах нэг ач холбогдолтой байдаг. За тэр тусмаа удирдлагуудын түвшинд энэ асуудал яаж манлайлал үзүүлж ажиллах, цаашид энэ ажлыг олон нийтэд түгээх ажил дээр бас яаж хэрхэн төсөвлөх ажлуудыг бол хийхэд нөлөөллийн ажлууд бол маш сайн явагддаг. За хоёрдугаарт бол бүсийн семинарын хүрээнд бол бид нар энд цугларсан 12 аймагуудаас үнэхээр одоо энэ 6 сарын хугацаанд бас тодорхой ажил авсан ажлынхаа үр дүнд зохион байгуулалт чадах нөөцийг гаргаад ямар одоо саад бэрхшээлийг даван туулаад юу хийвэ гэдэг нэг чухал байдаг. Тэгэхээр энэ 12 аймагаас тэр ажлуудаа бүгдийг танилцуулаад өнөөдөр танилцуулаад маргааш бид нар тодорхой аймагуудыг нийт одоо оролцогчдын дунд гарын ус одоо гарын өргөөд яг ямар туршлагыг бид нар яг сонгож аваад цаашид одоо бүсийн үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх вэ гэдэг ингээд сонгож авна гэсэн. Орон нутагт гендерийн эрхтгийгч байдлыг хангах, гендерийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бол маш бодит үр дүнгээ өгдөг. Энэний үр дүн яаж хэмжигддэг вэ гэхээр тухайн жилийн хийсэн үйл ажиллагааныхын тайлангаас нь харагддаг. Тухайлбал бүсийн форум хийсэн аймагуд, хийгээгүй аймагуд, за тодорхой ажлыг хэрэгжүүлсэн аймагуудын тайлан бол шал өөр тийм ээ хэмжигдэхүүц ч юм уу. Ингээд жил бүр ингээд орон нутгийн албан хаагчдын бас ингээд чадвах нэмэгдээ цаашид бас төрийн бус түншил одоо хувийн хвшлүүдтэй түншлэх юм ажиллагаа бас эрчимтэй хөгжихийн үндэс суурь нь болж өгдөг. Мөн энэвэр гендерийн эрхтгийгч байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд гендерийн салбар хорооноос ирүүлсэн тайланг хэзэлцэж 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэнд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм а.